Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн лайвн дээр хүмүүсийн айгүйх асуудаг асуултуудаас дахиад хариулна. Нөгөө нэг frequently asked questions гэдэг тогтмол асуудаг асуултуудад хариулна. Тэгээд бас ганц нэг сонирхолтой зүйлүүдийн талаар ярина. Тэгэхээр хүмүүс надаас үг цээжлэх тухай айгүй олон асуултуудыг илгээж байлаа. Тэгээд би үг цээжлэх талаар өмнөх видеонууд дээр ганц нэг арга барилуудаас дурдаад өнгөрч исэн. Сайн байна уу? Оюун гэрэл Батнам. Тэгээд сайн байцгаана уу? Тэгээд үг цээжлэх тал дээр болохоор хүмүүс одоо миний нөгөө нэг хэд хэдэн өмнө хэлж байсан арганууд байна одоо тэр үгээ цээжлэхдээ сэтгэл хөдлөлтөй цээжил гэдэг те тэр би яагаад гэдгийг өмнө тайлбарласан. Тэгэхээр өмнө тэрнээс гадна надад бас зөндөө олон аргууд байгаа л да. Тэгэхээр тэднээс хуваалцсангаа энэ тогтмол олон асуудаг асуултуудад хариулъя. Мэдээж хүмүүс над руу нөгөө нэг асуух болгонд би тусна хариулсаар гад нэг мөсөн видеон дээр оруулъя гэж бодлоо. Тэгээд үг цээжлэхийн тулд хэд хэдэн зүйл байна. Тэр нь юу вэ гэвэл жишээ нь нэг зүйл нь болохоор нэг миний хэлэх дуртай counter intuitive гэдэг аргуудын нэг нь болохоор эсрэгээр нь хийдэг зүйлүүдийн нэг нь тэр үгээ мартах. Тэр үгээ мартах ёстой гэсэн үг. Яагаад мартах ёстой вэ гэхлээр хүний тарих тэгж цээжилдэг. Би өмнө бас өмнөдөө тайлбарлаж ирсэн. Пүүжэ болооч. Яагаад мартах ёстой вэ гэвэл хүний тарих альва зүйлийг шинэ мэдээлэл шинэ информашныг хүлээж авахдаа одоо тэрийг урт хугацааны ой санамжинд оруулахын тулд шинэ тархины нүунийг мэдрэлийн эсүүдийн холбоосыг үүсгэх ёстой гэж би өмнө тайлбарлаж байсан. Тэгэхээр тийм учраас мартах ёстой. Яагаад вэ гэвэл нэг удаа үгийг одоо жишээ нь англи эсвэл за Франц үг чийжлээ гэж бодъё тийм. Би Францаар formidable гэдэг үгийг цээжлээ гэж бодъё. Тэгэхээр тэр үгийг би цээжлэхлээр орж ирээд миний тархинд орж ирээд эхлээд би тэр үгийг мэдээж нэг өмнө хэлсэнчлэн альва сэтгэл хөдлөлтөй холбох юм бол мэдээж илүү амархан цээжлэгдэнэ. Яагаад гэвэл бид сэтгэл хөдлөлтөй холбоотой зүйлсүүдийг нэг бол аюултай, нэг бол хэрэгтэй зүйл гэж цаанаасаа програмчлагдсан хүлээж авдаг. Тэгээ тийм болохоор сэтгэл хөдлөлтөй зүйлүүдийг цээжлэхэд амархан гэж хэлдэг. Тэгэхээр тэрнээс гадна сэтгэл хөдлөлийг бас хүчээр гаргахад хэцүү болохоор сэтгэл хөдлөл гэдэг зүйл шаардлагагүйгээр яаж үг цээжлэх вэ гэвэл одоо би нэг өмнө нэг граф зураад үзүүлжсэн та одоо би дахиад зураад үзүүлье. Одоо жишээ нь за граф зүгээр байгаа гэдэг төсөөлч. Тэгэхээр одоо энэ чинь y y тэнхлэг x тэнхлэг гэдээ байгаа гэж бодоход y тэнхлэг дээр нь таны одоо үг цээжилсэн одоо тархич нь үг хэрэг хүлээж авах одоо бололцоотой тэр үгийг мартахгүй байх тий ой санамжсан хүлээж авсан байх нь y тэнхлэг дээр x тэнхлэг дээр нь болохоор цаг хугацаа байгаа гэж бодъё. Тэгэхээр эхлээд цээжлэхэд таны тэр одоо жишээ нь дөнгөж би тэр үгийг хүлээж авсны дараах цөөхөн хэдэн минутын туршид би тэр үгийг мэдээж мартахгүй тий дараа нь би хэдэн цагийн дараа ч юм уу эсвэл хэдэн хоногийн дараа би тэр үгийг мартах магадaltaй. Тэгэхээр мэдээж маш өндөр байжгаад буурна тийм ээ. Тэр санах магадлал нь буурна. Тэгэхээр тэр нь буурсны дараа дахиад нөгөө үгээ хэд хоногийн дараа ч юм уу хэдэн цагийн дараа эргээд нөгөө үгээ санах хэрэгтэй гэсэн. Мартсныхаа дараа юу лээ гэд мартчихад эргээд нөгөө үг дээрээ эргэж ирэх юм бол дахиад буцаад өндөр одоо санах хэмжээнд хүрээд тэгээд дахиад тэндээсээ буурахтаа арай бага арай удаанаар буурна. Тэгээд дараа нь мартсныхаа дараа дахиад нөгөө үг дээрээ эргэж ирэхлээр дахиад өндөр болоод тэгээд арай илүү удаанаар буурна. Тэгээд тогтмол энэ нь болохоор spaced repetition гэдэг арга. Тэр нь болохоор одоо жишээ нь Anki гэдэг бас tiny cards гэх мэт бас нэг апууд байдаг л да. Тэр бас ап нь бол хамаагүй ямар ап хэрэглэх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ арга нь хамгийн чухал. Тэр арга нь болохоор тогтмол одоо хоорондоо зайтай интервалтай одоо 1 хоногийн ч юм уу тий 2 цагийн ч юм уу интервалтай тэр үгийг цээжлэх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаануудын нэг нь болохоор тэр үгээ одоо жишээ нь сургуульд заадаг та тэр үгээ тэр дэвтрийн хуудас нүүр дүүрэн бичгээ тий олон дахин давтаад бичгээд жоохон хүүхдүүдэд бас айгүйх тэгүүлдэг тий одоо жишээ нь би ч гэсэн жоохон байхдаа
шинэ үг эсвэл шинэ аливаа зүйлийг сурахдаа ингээд мөрөөр нь дүүрэн бичээ, тэгээд сүүлдээ нөгөөтгөөсөө залхаа, тэгээд сүүлдээ нөгөөтгөө цээжлэгчгүй зүгээр автоматар нөгөө үгээ ингээд бичсэн. Тэгээд үг нь үсэглэлийн хүртэл баг санахчгүй зүгээр автоматар биччихдэг. Тэгээд дараа нөгөө үгээ дараа 7 хоногт ч юм уу 1 сарын дараа эргээд сандгүй. Тэгэхээр нэг дор тэгж бөөнтгийн оронд хүний тарих яаж аливаа зүйлийг сурдаг гэдгийг анхаарад аливаа зүйлийг хүний тарих урт хугацаанд баг багаар эргэн дахин сануулж иж тэр нөгөө нэг шинэ мэдрэлийн эсийн холболтуудыг бид нэр үүсгэх илүү өндөр магадaltaй гэдэг утгаас нь тэгж spaced repetition аргыг хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээ нь би тэр үгийг 10 удаа давтаж хэлэх, 10 удаа давтаж одоо цээжлэх ёстой гэж бодоход би нэг дор суугаад 10 удаа цээжлэх эсвэл 7 хоногийн туршид нэг өдөрт нь 3 удаа, дараагийн өдөрт нь 2 удаа, тэрний дараагийн өдөрт нь 1 удаа, тэрний дараагийн өдөрт нь 1 удаа гэх мэт би тэр үгийг цээжлэх гэж орлох юм бол тэр 7 хоногийн туршид цээжилсэн хамаагүй өндөр одоо урт хугацааны ой санамжинд чинь хадгалагдах магадaltaй гэсэн үг. Тэгээ тэрнтэй адилхан дан ганц үгийг ч биш өөр бусад бүх зүйлүүдийг бас тэгж цээжилж болно гэсэн үг. Энэ болохоор нэг арга нь spaced repetition гэдэг арга. Нөгөө арга нь болохоор миний өмнө ярьж исэн сэтгэл хөдлөлтөй аливаа зүйлийг цээжлэх гэдэг арга. Бас нэг арга нь болохоор тэр үгийг өөр зүйлтэй холбох. Одоо жишээ нь юу гэдгийг одоо mouse гэдэг үг, house гэдэг үгтэй төстэй байдаг тийм. Тэгэхээр би тэр хоёр үгийг хооронд нь цогтон чийлж болно гэсэн. Mouse, house гэдэг хоёр адилхан үг. Тэрний HM гэдэг хоёр үг нь л тустай болохоор тэр байшин дотор хулган байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр тэр хоёр үг цогтой бондлаараа бөөнөрөө ингэж цээжлэгдэж болно гэсэн үг бас. Тэрнээс гадна бас хүн болгоно өөр цээжлэх эсвэл өөр нүунийг сурах арга барилуудтай байдаг тийм. Одоо жишээ нь visual learner гэж байна тийм. Аливаа зүйлийг нүдэрээ хараад шийдэлдэг гэсэн сурдаг. Эсвэл сонсоод сурдаг хүмүүс гэж байна. Эсвэл өөрөөсөө хийж оролдож үзээд сурдаг хүмүүс гэж байна тийм. Тэгэхээр энэ нь бас танаас өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Жишээ нь хэрвээ та visual learner бол тийм орчин тойрон байгаа нүунийг орон зай мэдрэмж илүү сайтай хүн бол та өөрийнхөө мэддэг газрыгаа жишээ нь энэ аргыг бас өмнө би хэлжсэн Сүхбаатарын талбайд ч юм уу те эсвэл хаан чи гэрийнхаа байрныхаа гадаа ч юм уу хамгийн сайн мэддэг тэр орчин тойрныгоо төсөөлж ягаад тэгээ тэрэн дээр байгаа өнцөг булан бүрт тэр үгнүүдийг холбох хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь одоо би 10 үг цээжлээ гэж бодоход тэр 10 үгийга бүгднийг одоо жишээ нь би болохоор Монголд байхдаа 13-т өсөж исэн гэсэн үг. Тэгэхээр 84 дүр сургууль сурж исэн. Тэр 84-ийн ойр хавийн орчин тойрныг би төсөөллөө гэж бодъё. Тэгэхээр 84-ийн үүдэн дээр нь одоо жишээ нь би алим гэдэг үгийг за арай хэцүү үгнүүд гэж бодох юм бол жишээ нь бухимдсан гэдэг үг те frustrated гэдэг үгийг би цээжлээ гэж бодъё. Тэгэхээр нэг бухимдсан хүн зогсож байна те 84-ийн үүдэн дээр нь бухимдсан хүн зогсож байна. Яагаад тэр хүн бухимдсан байна гэхлээр бас нэг өөр үгтэй холбож болно. Тэгээ ингээд story түүх бүтээх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл бидний тарих яаж ажилладаг вэ гэхээр бидний тарих аливаа зүйлийг цээжлэхдээ эсвэл ертөнцийг харахтаа ч юм уу бүгд аливаа нэгэн түүх storyтой холбож яадаг. Тэгээд бид нар ертөнцийг storyгоор ингэж харж яадаг. Тэгээд бидний ой санамж бүх зүйлүүд бүгд story түүхтэй холбогдож цээжлэгдэж яадаг, холбогдож бид нар аливаа зүйлийг ойлгодог. Тийм болохоор тэрийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Нөгөө нэг тийм бид нар компьютер биш шүү дээ тийм ээ. Бид нар робот биш. Тийм болохоор тэр нэг цаасан дээр 1000 удаа бичээд өөрийнхөө нойрыг хүртэл тэрийг цээжлээ суух үнэхээр үр дүнтэй арга биш. Бид нар өөрийнхөө тарихыг ойлгоод өөрийнхөө тарих аль зүйл нь хамгийн илүү үр дүнтэй, аль зүйл нь хамгийн илүү биднэрт одоо дөхөм гэдэг утгаас нь ойлгож иж цээжлэх хэрэгтэй. Тийм болохоор би нөгөө нэг миний нэг хэлдэг зүйл шүү дээ. Зарчим болон суурь гэдэг зүйлийг эхлээд суулгах хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй бол таны тэр дараа нөгөө нэг тэр арга барилууд, тэр техникүүд, эсвэл тэр үг цээжлэх гэдэг би зөвлөгөөг танд өглөө гэж бодоход нөгөө нэг тэр хэлний хамгийн тогтмол хэрэглэгддэг 1000 үгийг цээжлэх гэдэг зөвлөгөөг өглөө гэж бодоход та тэр 1000 үгийг цээжлэх болцоогүй болчихно. Ягаад гэвэл энэ өөрөөгөө одоо нэгдүгээрт тэр тогтмол хийдэг тэр зуршлыг та өөртөө суулгаагүй бол бас ерөнхий хүний тарих яг яаж юмыг ерөнхийд нь хүлээж авдаг гэх мэт ойлголтуудыг сайн ойлгоогүй бол та
тэр хурдан хугацаанд үгийг цээжлэх гэх мэт зүйлүүдийг сурах боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр бас зарим нэг хүмүүс өөрийгөө юу гэж боддог. Одоо өөрийгөө нэг тодорхойлох identity гэж байгаа шүү дээ. Өөрийгөө ямар хүн гэж тодорхойлдгоос чинь хамаарат таны ур чадвар тэндээс бас маш чухал хамаарна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр одоо жишээ нь та маш одоо бие бэлдэр сайтай тамирчин байлаа гэж бодъё. Тамирчин хүнийг та хүлээж аваад тэр хүнийг өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ гэдээ асуух юм бол би өөрийгөө одоо чинь олимпийн тамирчин гэж тодорхойлдог болвол би өдөр болгон дасгал хийн тийм ээ. Яагаад гэвэл би дасгал хийхгүй бол би өөрийгөө хэн бэ гэж тодорхойлолтондоо хүрэхгүй байна гэсэн үг. Тийм болохоор хэрвээ та өөрийгөө хөгшин оройтсон эсвэл хит залуу эсвэл хит тарган эсвэл би амархан өөхөлдөг гентэй ч юм те тэр утгаар нь өөрийгөө тодорхойлоод тэгээд би хоолнд дуртай ч гэдэм те зөндөө олон тийм тодорхойлолтууд байдаг да өөрийгөө тодорхойлдог. Тийм хүнийг та хэрвээ төсөөлөх юм бол мэдээж пивнийг үзээтэй тийм хүнийг төсөөлнө. Яагаад гэвэл тэр хүн тэр өөрийгөө хэн бэ гэж тодорхойлолтоосоо болоод тэр тогтмол зуршил тогтмол хийдэг одоо өдөр тутмын рутинууд нь тэндээс ургаж гарч ирдэг болохоор. Тэгээ энэ үг цээжлэхтэй ямар холбоотой вэ гэхлээр зарим хүмүүс өөрийгөө ой санаж муутай гэд тодорхойлцсон байдаг. Тэгээ би өмнө нөгөө нэг зөндөө олон удаа ч яг өмнө бас нэг mental model гэдэг зүйлийг тодорхойлоод ярьж байсан. Тэр нь болохоор юу вэ гэхлээр бидний нөгөө нэг ертөнцийг харах фильтр шүү дээ. Жишээ нь аав ээж нь орондоо дуулах юм бол ээж аав ч нөхөн нэгэд тийм зүйл хийчихлээр тэр нь заншил болоод яс заншил болоод үлдчихдэг. Тэгээ тэрнийгээ дараа нь яагаад гэдгийг хүртэл боддгоо зүгээр л тийм гэд итгэждэг. Одоо англиар бол gospel болгочдөг гэсэн үг. Тэгэхээр шашин дээр ч бас тийм зүйлүүд маш олон байдаг. Тэгэхээр хүмүүс тэрнээсээ гарч өөрийнхөө тархийг апгрейд хийж явах хэрэгтэй гэсэн. Тогтмол апгрейд хийж явах хэрэгтэй. Жишээ нь би 10 настайгаас 8 настайгаас эсвэл 20 настайгаас надад нэг аливаа зүйлийг олж мэдээд тийм гэж тодорхойлцсон. Тэрнээсээ болоод өөрийгөө тодорхойлцсон тийм одоо хязгаарнууд байна уу те. Тэднүүсийгээ сайн өөрийгөө одоо ингэж бодож ухаж олох хэрэгтэй гэсэн. Тэгээд ер нь яагаад би заавал амархан ой санамж мартдаг ой санамж муутай хүн гэдэг утгаас нь бодож үзээд яагаад би чийжлэх болохгүй гэдэг утгаас нь үзээд тэгээд 1-7 хоног юм уу 2-7 хоног та өөртөө туршилт хийгээд үзээрэй. Өнөөдрөөс эхлээд дараагийн 2-7 хоногийн хугацаанд би маш сайн ой санамжтай гэж өөрийгөө тодорхойлоод тэгээд тэрэн дээр нэмээд энэ миний арга техникүүдийг хэрэглээд одоо жишээ нь тэр сэржлэж байгаа хэсэг бүлэг зүйлүүдийг хооронд нь холбоод хооронд нь маш сонирхолтой маш өөрт хамгийн сонирхолтой та өөрөө юуд сонирхдаг юунд дуртай тэрнтэйгээ холбож болно гэсэн үг. Жишээ нь та өөрөө компьютер тоглоомд дуртай бол тэрнтэйгээ холбож бондл болгож нийлүүлээд цээжилж болно гэсэн үг. Тэгээд тэрэн дээр тэгэх юм бол нэг өөрийнхөө дуртай юмд холбож байгаа болохоор таны сэтгэл хөдлөл чинь арай нэг өөр байна. Тэгэхээр арай өөрөөр цээжлэн гэсэн үг. Гэх мэт олон зүйлтэй л холбох хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл бид нэр бүх зүйлийг харьцангуй байдлаар сурдаг шүү дээ, тийм ээ. Одоо жишээ нь миний ой санамжийн чадвар, ур чадвар сайн муу гэдэг нь хинтээ харьцуулахаас хамаарна, тийм ээ. Тийм болохоор яг тэрнтэй адилхан бас би цээжлэхэд ч бай альва зүйлийг бүх зүйлийг хүмүүс хооронд нь альва зүйлтэй холбохгүй болвол тэр зүйл дангаараа ямар ч утгагүй болчдөг, тийм ээ. Одоо жишээ нь тэр бухимдсан түрүүний хэлсэн frustrated гэдэг үг дангаараа ямар ч тийм утга байхгүй, ямар ч тийм одоо суур байхгүй тийм. Тэрийг цээжлэхийн тулд та бүхэн одоо баг мартахгүй бах. Тэр 84-ийн хаалганы гадаа нэг бүхэн бухимдсан зогсож байна. Яагаад тэр хүн бухимдсан зогсож байна гэхэлэр хүүхэд нь хичээлдээ муу авцсан байна ч гэдэм үү тийм. Тэгээд тэр хүүхэд нь хичээлдээ муу авцсан байна гэдэг тэр муу авах хичээлийн дүн одоо тэр бүх зүйлүүдийн хооронд нь холбоо цээжилж болно гэсэн үг тийм. Bad grade child son юу гэдэг тэр бүх үгнүүдийг тэр frustrated гэдэг үгтэй холбоо цээжилж болно гэсэн үг. Тэгээд тэрнээс гадна бас нэг өөр арга нь болохоор тэр frustrated гэдэг үгийгээ задлаад үзэж болно. Одоо жишээ нь эхний хэсэг нь frost гэж байна. Frost гэдэг нь одоо Russia гэдэгтэй холбоотой ч гэдэм. Тийм тэрнтэй маш бүтээл сэтгэлгээр хандах тусам
улам илүү амархан болж өгнө гэсэн үг. Тэгээ би болохоор хувьдаа өөртөө маш олон төрлийн энэ аргуудыг хэрэгэлдэг. Тэрнээс биш би тусдаа онцгой төрсөн тийм ой санамжтай хүн бол биш. Гэхдээ би аливаа зүйлийг маш амархан ажилладаг. Яагаад гэвэл би энэ тодорхой аргуудыг хэрэгэлдэг. Энэ аргуудыг болохоор хэрэгэлдэг хүмүүс нөгөө нэг ой санамжийн одоо жишээ нь memory тэмцээн энэ гэж байдаг шүү дээ. Ой санамжийн тэмцээнүүдэд ордог тийм мастеруудын хэрэгэлдэг аргууд нь гэж хэлж болно. Тэгэхээр тэр одоо жишээ нь ой санамжийн тэмцээнд ордог тэр одоо мастеруудын ихэнх нь тийм онцгой мундаг одоо photographic memory гэж байдаг да, аливаа зүйлийг хараад шууд ажилладаг. Тийм төрлийн одоо ой санамжтай хүмүүс биш байдаг. Тэхийн аваргууд хүртэл байна тэр дотор. Эхлээд нүг өөрийгөө ой санамж муутай амархан юмыг мартдаг гэдэг тодорхойлсон байсан хүн дараа нь тэр өөрийгөө тодорхойлолтоо өөрчлөөд тэгээд тэр аргуудыг хэрэглээд тэр ур чадварыг өөртөө тогтмол давталтаар суулгаад тэгээд тэр нь дараа нь өөрт нь тэр авраг дэлхийн авраг болоход нэмэр болсон гэсэн үг. Babes, are you using Wi-Fi? It's lagging. And за тэгээд тэрнээс гадна бас өөр нэг ярих гэсэн зүйл нь болохоор бас нэг зүйл нь болохоор би бас нэг айгүй сонирхолтой зүйлийг ярмаар байна. Тэр нь болохоор хэрвээ та нэг утгаар нь бодоод үзэх юм бол энэ үг зээжлэх гэх мэт зүйлстэй маш хоорондоо холбоотой нэг зүйл байгаа. Тэр нь болохоор юу вэ гэвэл аливаа зүйлийг заавал хэцүү гэдэг утгаар нь биш. Амархан байсан бол ямар байх байсан бэ гэдэг утгаар нь одоо хандах одоо хэл сурах ч байдаг юм. Тэ эсвэл таны ажлын ч юм уу аливаа нэг зүйл маш хэцүү challenge хэцүү одоо сорилт танд гарч ирлээ гэж бодоход та төр зур одоо гүнзгий амьсгаа аваад өөртөө энэ асуудал маш амархан байсан бол ямар харагдах байсан бэ те? Энэ асуудлыг би маш амархан аргаар хийчих болох байсан бол би яаж хийх байсан бэ гэдэг талаас нь хандах тэр асуудалд энэ одоо аргыг би маш олон удаа хэрэглэсээр ирсэн. Тэгээд маш үр дүнтэй байсан. Тэгээд одоо би яагаад энэ лайв видео хийдэг вэ гэвэл энэтэй холбоотой. Тэгэхээр би энийг хинээс сурсан бэ гэхээр мэдээж нэг миний баан хэлдэг Tim Ferriss гэдэг зохиолч байдаг. Тэр Tim Ferriss үргэлж өөрөөсөө энэ асуултыг асуудаг гэж байгаа. Тэгэхээр жишээ нь подкаст гэдэг тэр одоо Tim Ferriss бас өөрийнхөө подкасттай хүмүүсээс ярилцлага авдаг тэр подкасттай. Тэгэхээр тэр подкастыг хийн гэдэг одоо маш үнэхээр хэцүү. Гэхдээ одоо жишээ нь яагаад хэцүү вэ гэхээр та маш олон хүмүүстэй холбогдсон те миний подкастэнд ярилцлага аваач гэд одоо ярилцлаганд орооч гэд хүмүүстэй маш олон хүмүүстэй холбогдсон. Тэдний ихэнх нь үгүй гэж хэлнэ. Тэгээ тэр хүмүүс нь тийм гэж хэлэх юм бол тэр хүмүүст тусдан цаг гаргаж бэлдэнэ. Тэгээд хэрэгжилж байгаа хэрэгслүүд нь байна. Одоо жишээ нь ингээ холбосон микрофон ашиглах уу, юу ашиглах уу. Тэгээд ямар дараа нэг подкастн дээр дуу оруулалт хийх үү, яах уу, тэр edit хийх үү, voice mastering гэл зөндөө олон тэр жижиг шажиг асуудлууд байдаг. Тэгээ тэр нарийн ширээ асуудлууд маш их байдаг болохоор подкастинг гэдэг нь нэг утгаараа маш хэцүү одоо таск хэцүү сорилт юм шиг байсан боловч Tim Ferriss өөрөөсөө асуусан. Хэрвээ энэ амархан байсан бол яах вэ гэсэн чинь амархан байсан бол өөрийнхөө найзуудыг эхлээд интервью хийнэ гэсэн үг. Өөрийнхөө найзуудаас ярилцлага авах. Тэгэхээр найзуудаа ярилцлага авах зүгээр л маш амархан яриа хөөрөн ч гэсэн өөрийнхөө хүндэлдэг одоо жишээ нь шүтдэг хүндээсээ би ярилцлага авлаа гэхэд төгдөрч гацаад сандрах магадлал маш өндөртэй гэсэн үг. Тэгэхээр тэрийг эхлээд амархан болгохын тулд эхний үе шатндаа би амархан гэдэг утгаар нь хийхийн тулд өөрийнхөө найзуудаас ярилцлага авъя гэж бодъё. Тэгээд бас элдв тийм editing одоо дуу оруулалт, voice mastering гэдэг зүйлүүдийг Tim Ferriss гэж байгаа. TIMFERRISS гэдэг. Тэгэхээр тэр одоо жишээ нь тэр хүн хийхдээ подкаста эхлээд би зүгээр ерөөсө 6 эпизод 6 англи подкаст хий гэж өөртөө шаардлага тавьсан. Тэгээд 6 эпизод хийсний дараа бүтэхгүй бол болж болно. Хэрвээ болж ивэл цааш нь үргэлжлүүлээд хийж болно гэсэн. Яг одоо бол Tim Ferriss баг 260-70 дугаар анги дээр явж байгаа. Тэр дунд нь Arnold Schwarzenegger эхлээд дэлхийн хамгийн мундаг хүмүүсийг ярьцлага авсан. Тэгэхээр маш амжилттай подкаст
болсон. Тэр подкастыг одоо баг 250 сая удаа хүмүүс даунлоод хийж татж авсан гэсэн. Тэгэхээр маш амжилттай подкаст. Хаанаас үүссэн бэ гэвэл тэр одоо асуудалд тэр амархан талаас нь хандах хандлага. Яагаад вэ гэвэл хүмүүсийн нөгөө нэг эхлэх нэгдүгürt одоо бүх хүмүүсийг хүлээж авах та тэр бүх хүмүүс дотроос альва зүйлийг одоо подкастыг ч юм уу бизнесийг ч юм уу хийж сурахыг ч юм уу альва нэгэн сорилтыг эхлэх хүмүүс нь маш цөөх хувь байдаг тийм ээ 10-20% л эхлэх баг. Тэр 10-20% эхэлсэн хүмүүсээс нь тууштай байж шантраагүй үлдсэн хүмүүс нь бас дахиад тэр дотроо 10-20% ч юм уу 1% ч юм уу 5% маш цөөх хувь нь байдаг. Тийм болохоор хүмүүс одоо альва сорьсон сорилтонд амжилт гаргахад маш бага хүмүүс тэр амжилтыг гаргадаг. Яагаад гэвэл хүн болгонд тэр авьяас нь байхгүй эсвэл нөөц одоо ресурс нь байхгүй биш. Зүгээр л тэр хүмүүсийн тэр сорилтонд юм уу асуултанд хандж байгаа хандлагаас нь хамаардаг. Тэгэхээр жишээ нь одоо Тим Феррис тэгж амархан талаас нь хандсанараа тэр подкастыгаа маш өөртөө хялбар, өөртөө дуртай, өөртөө сонирхолтой байлгаж чадсан. Тэгээд бас тэрийг тогтмол тууштай авч үлдэх боломжтой болгосон гэсэн үг. Тэгэхээр тэрийг яг тэр хандлагыг би өөрийнхөө одоо чинь видео хийдэг зүйл дээр ашигласан гэж хэлж байна. Жишээ нь хэрвээ та нар анзаарсан бол миний хамгийн ихний видеонууд ийм лайв видео биш. Би өөрөө эдит хийгээд эхний хэсэг дээр нэг миний зураг гарч ирэл Original Learning Center гэл тэгэл тийм эдит хийсэн видеонуудээс тэгээд бас арай л өндөр чанартай тийм видеонууд байсан. Тэгээд тэр видеонуудыг хийхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хэрвээ та одоо тиймэрхүү видео хийж үзсэн бол эдитинг хийх нь миний хувьд бол хамгийн амархан хэсэг. Яг л би видео эдит хийж чадна. Тэгэхдээ тэр видеогоо хийхдээ би одоо чинь альва зүйлийг буруу хэлчих юм бол эсвэл ингээд гацж бариад тэх юм бол би нөгөө видеогоо унтраагаад дахиад шинээр эхэлдэг. Тэгээд би зарим видеонуудыг хийхийн тулд баг 100 удаа тэгж давтсан. Тэгээд сүүлдээ бүр видео хийн гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна гэд бууж өгөх баг шатанд төрсэн байсан. Тэгээд тэр үедээ би юу бодсон бэ гэхээр Тим Феррисийн энэ зүйл амархан байсан бол яах байсан бэ гэдэг аргыг хэрэгсэн. Тэгээд лайв видеог би анх удаа оролдож үзэхэд хэдий одоо чинь лайв видео хийхдээ би ингээд сандарч исэн ч гэсэн ямар ч эдит хийх шаардлагагүй алдаа гаргасан байсан ч гэсэн би үргэлжлүүлэл яриад байна. Тэгээд тэгсээр байгаад цог хэмжээнд яриад дууссаны дараа видео нь апплод хийх цагт хүртэл шаардахгүй. Жишээ нь би 5 минутын видео хийгээд тэрийг апплод хийгээд миний интернетний хурднаас болоод баг 30 минут ч юм уу апплод хийдэг. Тэгэхээр тэр бүх олон асуудлууд тэр чигтээ байхгүй болчихж байгаа байхгүй. Намайг одоо жишээ нь лайв видео хийн гэдэг сонголтыг гаргангууд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр альва зүйлийг хийхэд чинь хийлийг сурахад, бизнесийг эхлүүлэхэд эсвэл альва нэг зүйлийг хийхэд маш олон өөр аргууд байдаг. Хамгийн гол нь таны одоо үр дүн та ямар үр дүнийг хүсэж байгаа юм те та ямар outcome хүсэж байгаа юм. Тэгээ тэр outcome-ыг одоо тэр үр дүнд хүрэх тэр олон аргуудын хамгийн амархан болоод хамгийн үр дүнтэй арга нь хаана вэ гэдгийг нь тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэхийн тулд туршилтуудыг хийх хэрэгтэй. Одоо чинь би энэ лайв видеонд миний хувьд хамгийн амархан одоо надад байгаа энэ санаанууд, надад байгаа энэ мэдлэг юу гэдгийг те бусдтай хуваалцъя гэсэн зүйлүүдийг миний хүссэн үр дүн бол энийг нь сонирхож байгаа, энийг нь олж мэдье гэсэн, хэл сурыг гэсэн эсвэл бизнесийн талаар мэдлэгтэй болъё гэсэн тийм хүмүүст би энэ мэдээллийг хүргэх миний одоо үр дүн. Тэгээд дараа нь тэр хүмүүс нь энийг ашиглаад хэрэгжүүлэх юм бол бүр сайн үр дүн гэсэн. Тэр үр дүнд хүрэхийн тулд би зөндөө олон аргууд байна. Би подкаст хийх, эсвэл видеонууд хийх, эсвэл нийтлэлүүд бичих гэх мэт. Аль нь надад хамгийн амархан миний цаг хугацааг одоо дими зүйлж өрөхгүйгээр хамгийн үр дүнтэйгээр хамгийн амархнаар хүрж болж байна гэдэг нь лайв видео байж таарсан болохоор энийг би туршилтаар олж мэдсэн болохоор одоо тогтмол 7 хоног болгон сүүлийн 2-3 сарын туршид хийж байгаа. Тэгэхээр үнэхээр зарим хүмүүсийн хийдэг зүйл нь өөртөө шаардлагагүйгээр маш хэцүү болгоод идэг. Одоо чинь өөртөө урдаа тавьсан тэр сорилт, урдаа тавьсан шаардлага хийх ёстой зүйлийг шаардлагагүйгээр маш хэцүү болгоод идэг. Тэгээд жижиг хэрэггүй детайлуудыг нэмээд тэгээ нөгөө нэг Паретогийн зарчим гэж байгаа штэ. 20% нь үр дүнтэй, 80% нь
сайн үр дүн өгдөгөө мөртлөө маш хэцүү, маш ядаргаатай тийм зүйлүүд байдаг. Тэгээд тэр зүйлүүдээс тэр 20% хамгийн үр дүнд миний тэр нөгөө нэг хүрий гэсэн үр дүнд намайг энэ байрнаас тэр байранд хүргэх үр дүнд хүргэх хамгийн амархан бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь Паретогийн тэр 20% арга. Тэгэхээр тэр нь миний хувьд энэ одоо лайв видео хийх байсан гэж байгаа. Тэгэхээр энийг үг цээжлэхэд эсвэл хэл сурахад яаж ашиглах вэ энэ аргыг гэвэл одоо жишээ нь маш хэцүү танд хамгийн хэл сурахад ч юм уу тий үг цээжлэхэд ч юм уу хамгийн хэцүү байдаг зүйлүүд чинь юу вэ? Хамгийн өөрт чинь садаа болдог, хамгийн одоо шаардлагагүйгээр хэцүү байдалд оруулдаг тэр зүйлүүд нь юу вэ? Тэгэхээр тэр зүйлүүд нь үнэхээр нэн шаардлагатай зүйлүүд үү гэдгийг нь өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд нэн шаардлагатай зүйл биш нөгөө 20% нь биш илүү л 80% байх юм болоо зүгээр хасах хэрэгтэй гэж байна. Тэгээ нөгөө миний нөгөөний зарчим байна шүү дээ. Альва зүйлийг та тэр төгс төгөлдөр гэдэг зүйлд ойртохын тулд та нэмэх ёстой биш хасах ёстой. Хассараад өшөө хасах зүйл байхгүй болчих юм бол та маш сайн үр дүнтэй зүйлийг хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр хүмүүс яагаад одоо чинь хэл сурахад те эсвэл бизнес хийхэд ч юм уу те тэрийг үргэлжлүүлээд тогтмол альва зүйлийг тогтмол үргэлжлүүлэхэд яагаад асуудалтай байдаг вэ гэхлээр өөртөө хит шаардлагагүй тийм олон асуудлуудыг цуглуулад байдаг гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна бас дөнгөж сая нэг хүн асууад өнгөрсөн юу байна гэсэн нөгөө нэг хэлний дуудлага сурахад яах вэ гэсэн. Энэ дээр бас би хэдэн зөвлөгөө өгж болж байна. Яг л нэгдүгээрт Can you hold on a second please? I'm busy. Thank you. Тэгээд нөгөө нэг үг дуудлага сурахад хамгийн хэцүү зүйл нь гэвэл одоо хамгийн амархан болгодог тэр аргаар нь дөнгөж саяны миний тайлбарсан аргаар хандъя гэж бодъё дуудлага сурахад. Тэгэхээр би нэгдүгürt одоо миний хувьд азтай ч гэх юм уу нэг зүйл нь би хүний дуудлагыг дөөрэж хэлж оролдох маш дуртай. Тэрүүгээр одоо хөгжилддөг гэх юм да тий. Тэгээд одоо нэг хошин шогийн хүмүүс байдаг да. Хүмүүсийн одоо импрешнийг дөөрөөгаад идэг. Тэр шиг тэгэх дуртай гэсэн үг. Тэгэхдээ би одоо тэр нь авьяас юм уугүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ маш их олон удаа оролддог. Одоо жишээ нь тэхийн тулд бас задлах хэрэгтэй нөгөө нэг арга байгаа шүү дээ. Аливаа зүйлийг хурдан сурахад эхлээд задлаад тэгээ нөгөө задлсан бутархай зүйлүүдээс хамгийн үр дүнтэй Паретогийн 20% байгаа шүү дээ. Тэрийг бас дуудлаган дээр ашиглах хэрэгтэй гэсэн үг. Ер нь л хийж байгаа бүх зүйл дээр энэ аргыг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ хамгийн ихний шатанда дараа нь та зохих хэмжээнд маш сайн дуудлагаар ярьдаг ч юм уу маш олон үгийг чэйжсэн маш өндөр түвшинд хүрсэн хойно нөгөө үлдсэн ядаргаатай 80% дээр ажиллаж болно. Дараа нь маш их ирч моментум ирч хүчийг авсныхаа дараа та тэр жижиг шажиг зүйл дээр ажиллаж болно гэсэн үг. Тэгээ бас хүмүүс надаас айгүйх нөгөө нэг граммар буюу дүрмийг эхлээд чэйжлэх гэдэг хүмүүс айгүйх байсан. Тэгээ тэр хүмүүстэй үйлчлэхэд би өмнө хэлжсэн. Граммар гэдэг бол luxury. Граммар гэдэг бол хүмүүсийн одоо гангарааны хэрэглээ. Эхний шатанда. Эхлээд та зүгээр нөгөө нэг хүрх гээд байгаа үр дүн чинь хүнтэй communicate хийх шүү дээ, тийм ээ. Хүнтэй харилцан ярилцаа үүсгэх. Тийм төвшөнд та хүрмээр байгаа. Яа хэл сурах гол зорилго чинь тэр шүү дээ, тийм ээ. Кино үзээд ойлгодог. Хүмүүстэй гадаад хүн ч юм уу, англи хүн ч, герман хүн ч юм уу, франц хүн ч юм уу таарлах юм бол та тэр хүнтэй маш сайхан яриа өрнүүлж чадах. Тэр чинь таны хүсэж байгаа үр дүн. Тэгэхээр тэр үр дүндээ хүрэх хамгийн ойрхон, хамгийн амархан, хамгийн үр дүнтэй тэр Паретогийн 20% арга нь хаана байна? Тэрийгэ тодорхойлохын тулд окей би энэ хүнтэй одоо харилцаа үүсгэхийн тулд зохих хэмжээний нэг хамгийн их хэрэглэгддэг 500 үгийг ч юм уу мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр 500 үгийг чэйжлэхдээ түрүүний миний хэлсэн аргаар чэйжлээд тэгээд тэр хүнтэйгээ харилцахдаа надад заавал дүрм шаардлагагүй. Зүгээр ерөнхий нөгөө нэг SVO, SOV гэх нөгөө нэг хэлний тэр өгүүлэгдэхүүн үйл үгнийх нь байршлыг нь ерөнхий байдлыг нь мэдээд гадарлаад тэгээд тэр хүнтэй зүгээр мэддэг үгнүүдээ эвлүүлээд ярихыг оролдох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл нь 1 юм уу 2 сарын дотор хийх боломжтой зүйл. Тэрнээс биш би хүнийг те
ус цас альва хэлээр төрөлх хийшгээ 2 сарын дотор ярьдаг гэвэл үнэхээр impossible байж боломжгүй зүйл. Яагаад гэвэл таны тархинд тийм богино хугацаанд тэр их хэмжээний ур чадварыг суулгах холбоосуудыг хийх цаг хугацаа байхгүй. Тэхийн тулд та зөвхөн хүссэн үр дүндээ хүрэхийн тулд маш товч маш ойр үр дүнтэй аргыг нь хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд жишээ нөгөөний би өмнө хэлжсэн англиар ч юм уу дүрмгүй ярьсан ч гэсэн та өөрийгөө ойлгуулж болно. Жишээ нь I talk you, you talk me, we like гэх юм бол ойлгож байгаа. Гэхдээ ямар ч дүрм байхгүй. Тэгэхээр энэ хэмжээнд эхлээд хүрээд хүмүүстэй ойлголцдог болоод харилцаж сурах хэрэгтэй гэсэн үг. Хүмүүстэй харилцаж сурсныхаа дараа та тэр luxury буюу тэр гангарааны хэрэглээ буюу тэр дүрм гэх мэт зүйлүүдийг ашиглаж болно. Хэрвээ та мэдээж мэрэгжлийн төвшний орчуулагч юм уу мэрэгжлийн төвшний хэмжээнд хүрмээр байгаа бол тэр дүрм гэх мэт зүйлүүд нь чухал болно. Гэхдээ эхний шатанд хүнтэй харилцаж сурах гэж байгаа тийм зорилготой байгаа бол үнэхээр тэр дүрм гэдэг зүйлэн дээр эхний ямар ч хэдэн сарын хугацаанд хамаг одоо тэр энерги нөөц анхаарлаа хандуулах шаардлагагүй гэсэн үг. Тэгээд түрүүний эргээд нөгөө нэг дуудлаган дээр ирэх юм бол би өөрөө хувьдаа дуудлага сурахын тулд ямар аргыг ашигладаг вэ гэхээр мэдээж олон дуудлага сурах тусам дараагийн дуудлагаа сурахад илүү хялбар болдог гэсэн үг. Яагаад вэ гэвэл миний хэл, миний ам, одоо миний хэлний байршил хөдөлгөөнүүд улам илүү олон одоо төрлийн хөдөлгөөнд орж авиануудыг гаргах чадвартай болдог. Жишээ нь би өмнө хэлжсэн тэр beatboxing гэдэг авийг би анх гаргаж чаддаг байсан. Маш олон удаа оролцсны дараа би тэр авийг гаргаж чадсанаас хойш бусад өөр одоо авиануудыг гаргах боломжууд нь нээгдэж эхэлж байгаа. Нэг авианаас ингээ олон авиараа задарна гэсэн. Тэгэхээр эхний тэр basic авиануудыг сурах хэрэгтэй. За жишээ нь би англи хэлийг задлая гэж бодъё. Англи хэлний аялга за Америк аялгыг задлая гэж бодъё. Америк аялган дээр та аливаа зүйлийг маш зөөлхөн хэлдэг. Ялангуяа англи аялгаас маш зөөлхөн дуудлагуудтай байдаг. Жишээ нь усхийг water гэдэг тийм. Англиар болох юм бол water гэдэг хамаагүй чанга цохилттой хэлдэг. Тэг эсвэл water гэдэг. Тэг английн бас хаана байгаагаас хамаарна. Америкийн одоо чинь тэр water тэр r гэдэг хэсэг нь Монголын ир үсгтэй төстэй мөртлөө хальт нөгөө нэг тагнаа хүрээд өнгөрч гэсэн water water. Тэг хүмүүс хит ингэж нөгөө нэг маягтай юм шиг ийм байдлаас бас орохоос ичээд байдаг. Би айгүй олон хүмүүс сайн аялгаар ярьж чаддгүй хүмүүсийг анзаараад байхад миний анзаарсан паттерн болвол хүмүүс тэр аялгаар ч юм уу тэр маягтай юм шиг тэр дуудлагуудыг хийхээс санаа зовоод байдаг гэсэн. Тэгэхээр тэр байдлаас гарахын тулд миний нөгөө хэлээд байдаг өөрийгөө тогтмол тохгүй байдалд оруулж хөвших хэрэгтэй. Тэгээд тэр тохгүй байдалд оруулаад хөвшсөн хойно та тэр өөрийгөө задлаа тэр дуудлагуудыг хийж чадна гэсэн. Тэгэхээр water гэдэг. Тэгээ бас хэлийг сурахад одоо жишээ нь тэр нөгөө Паретогийн принциплээр авч үзэхэд тэр дуудлагыг сурахад ерөнхий амны одоо байршил гэж байна. Тэр одоо жишээ нь Франц хэлийг би өмнө хэлжсэн та Франц хэлийг сурахад ам чинь хушууч арай урагшаага арай ерөнхий нэг тийм ийм байдалтай байх юм бол ерөнхийдөө Франц хэлээр арай илүү төхөм ярьж болно гэсэн үг тийм. Жишээ нь би монгол хэлээр ярихдаа ч гэсэн ингэж ярьж болно гэсэн нэг тийм маягаар ч юм уу тийм. Тэгээ тэр ерөнхий байдлыг нь анзаараад тэгээ тэрэн дээр ингээд давтах хэрэгтэй. Тэр амны хайрцагны амны хөдөлгөөн чинь тэр зүйл тэр дуудлагыг сурах хүртэл давтна. Тэгэхээр тэр ерөнхий байдлыг нь давтаад тэгээд тэрнээс гадна бас цөөхөн хідэн үгнүүдийг сурах хэрэгтэй гэсэн. Бүх үгийг сурах гэж оролдоод хэрэггүй. Цөөхөн хідэн үгийг сонгож аваад одоо жишээ нь би нөгөө өвөр Монгол аялгаар анх ярьж сурах гэж оролдож байхдаа би өвөр Монголын урдж аж ахуйн өрөөнд хотоос өрсөн жолооч тоо гэд энэ өгүүлбэрийг л маш олон давтсан гэсэн. Энэ өгүүлбэрийг сурахын тулд би тэр өгүүлбэрийг задлаад өвөр Монгол гэдгийг би өвөр Монголын гэд нэг сонин тэр хятад дуу маягийн нөлөөлөлтөй тэр аялгуудыг давтаж хэлэхдээ одоо чинь үсгийг өө гэж хэлдэг. Өрөөнд хот гэдэг. Өрөөнд хотоос өрсөн залууш тоо гэдэг. Тэгээд танус мөний ярьж байгааг үнээр олохгүй гэх мэт тэр одоо үнээр гэдэг үг байна те. Тэр дундуур нь хавчуулах бас нэг тэр одоо хуурамч би энэ аялгаар ярьж чадна гэсэн тийм хуурамч өгнүүд бас байна те. Одоо жишээ нь
тэр үнээр олохгүй гэх мэт тэр хэрэгэлдэг хэрэглээний үгнүүдийг дундуур нь авчуулаад тэрнээс би маш сайн тогтмол яг төрөлхийн өвөр Монгол хүн шиг бол ярьж чадахгүй. Гэхдээ ойр зургийн худлаагаасаа жүжиглэх юм бол би өвөр Монгол юм шиг дүрсгэж чадна. Тэгээд бас одоо жишээ нь дөрвөд аялагч байт юм а те. Тэр нэг хээ өсгөх энэ гэж ярьдаг те. Тэр нь одоо жишээ нь үгнүүд нь бас энэ гэж тэр хэлбэрээ амныхаа хэлбэрийг тэгж сольдог гэсэн үг. Тэгэхээр тэр зүйлүүдийг хүний амны хөдөлгөөнийг хараад тэгээд дуурайж хэлнэ гэсэн үг. Тэхийн тулд нөгөө хамгийн гол нь энэ жижиг шажиг аргуудыг сурахаас өмнө миний нөгөө байн хэлдэг тэр суур зарчмыг маш сайн суулгах хэрэгтэй. Тэрийг суулгахгүй бол та энэ жижиг аргууд танд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл тэр авьяас гэх юм уу тэр зүйлийг нээнэ гэсэн үг. Тэр өөртөө тэр авьяас гэх мэт тэр зүйлийг тэр суур зарчмаар нээдэг байхгүй. Тэхийн тулд миний нөгөө хэлээд байгаа тэр зүйлийгээ задлаад 20% тэр үр дүнтэй гэдэг зүйлийг тодорхойлох. Тэгээд бас тэрнээсээ өмнө модныхоо суурийг суулгахаас өмнө эхлээд үрээ суулгах хэрэгтэй. Яг л тэр үр суулгааг бол туслаад урахгүй. Тэхийн тулд тэр үрийг яаж суулгахын тулд суулгах вэ гэвэл өөрийгөө тодорхойлолттой өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө би альва аялгаар ярьж чаддгүй, дуудлагаар дуудаж чадахгүй гэдэг тодорхойлолттой өөрчил. Өөрийгөө би үг цээжилж чадахгүй, ай санамж муутай гэдэг тодорхойлолтыгоо бас өөрчил. Түрүүний миний жишээ авсан шиг олимпийн тамирчин гэж өөрийгөө та тодорхойлдог бол эсвэл олимпийн тамирчин болох гэж байгаа гэж өөрийгөө тодорхойлох юм бол та өдөр болгон бэлтгэл хийн. Өдөр болгон дасгал хийн. Яг гэвэл тийм болохгүй бол олимпийн тамирчин болохгүй юм чинь. Тэгэхээр та өөрийгөө залхуу хүн гэж тодорхойлдог бол тэрийг өөрчил. Өөрийгөө авьяасгүй хүн гэж тодорхойлдог бол тэрийг өөрчил. Яг л хүний потенциал гэдэг зүйл үнэхээр хязгаар байхгүй. Тэрийг та яаж өөрийгөө тодорхойлохоос л хамаарна гэсэн. Тэгэхээр эхний энэ суур зарчим, энэ суур зүйлийгээ та зөв хийчих юм бол дараагийн тэр миний энэ яриад байгаа жижиг шажиг арга техникүүд үнэхээр сайн сууж өгнө гэсэн үг. Тэр мөчрүүд нь тэр суурнаас чинь ургаж эхэлнэ гэсэн үг. Тэгээд тэр дуудлагыг сурахын тулд энэ зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэхийн тулд маш сайн ажигч байх хэрэгтэй бас. Маш сайн observant одоо аливаа зүйлийг одоо бус хүний хараагүйг харж сурах хэрэгтэй гэсэн үг. Эн чинь бас ур чадвар, авьяас биш. Сайн ажиглаж сурна гэдэг чинь ур чадвар. Жишээ нь би зураг зурдаг та бүхэн мэдэх баг. Зураг зурахын тулд би яг адилхан зарчмыг би ер нь энэ нэг л зарчмыг би бүх зүйлд ашигладаг. Тэгэхээр зураг зурахын тулд би одоо тэр хүний одоо жишээ нь хүний хүрэг зураг зурж ялаа гэж бодоход би тэр relationship-уудын хооронд нь одоо чихнийх нь, нүднийх нь, хамарных нь хоорондын харилцаануудыг нь хэмжиж үзнэ. Тэгээ хэмжиж үзээд энээсээ иймэрхүү хол хэмжээтэй, энээсээ иймэрхүү ойрхон хэмжээтэй юм байна гэдэг. Тэгээ ерөнхий одоо хэлбэрийг нь гаргаж ирнэ эхлээд. Тэгээ тэр хэлбэрийг нь гаргаж ирчээд одоо хэрвээ би будаг досон будаг ч юм акрилик будагаар ч юм будаж үзэж байгаа бол эхлээд би маш блок будагаар том будагаар ингээд зүгээр ерөнхий одоо хэлбэр ерөнхий нүний value гэж байдаг зурган дээр хэр бараан хэр тод байна гэдгийг нь эхлээд гаргана. Тэгээ value-г нь гаргачаад дараа нь тэр нүунийг бүр дараа нь ерөнхий бүх юмыг хийж дуусны дараа суурийг нь тавьсны дараа дараагийн давхаргуудын нарийн лейеруудыг нарийн одоо зүйлүүдийг нь гаргана. Жишээ нь хэрвээ та хүний шууд дүр зургийг шууд ингээд хараад зурж чадахгүй бол дахиад нөгөөдхийгөө жижиг хэсгүүдэд хуваана гэсэн үг. Өөрөөр хэлбэл та жижигхэн одоо шугамаар ингээд 1 см-ийн зайтай 1 см-ийн зайтай дөрвөлжингүүдэд хуваагаад маш олон урлагийн зураачид гэх мэт хүмүүс энэ аргыг ашигладаг. Тэгэхээр энэ бол авьяастай холбоотой арга биш. Зүгээр л тэр хийж байгаа урдаа байгаа сорилт, урдаа байгаа таскыгаа яаж хандж байгаа хандлагаас ч хамаарна гэсэн. Одоо жишээ нь хүмүүсийн гаргадаг алдаа нь болохоор ялангуяа өөрийгөө авьяасгүй гэж боддог хүмүүсийн гаргадаг алдаа нь болохоор тэр зургийг харчаад бүгд одоо дууссан уран бүтээлийг харчаад энэ үнэхээр авьяастай хүний хийсэн зүйл энэ би энийг хийж чадахгүй гэдэг. Яанаас эхлэхэж мэдгүй би яаж хийхэж мэдгүй гэдэг. Тэгэхээр яаж хийдгийг нь зааж өгөх юм бол жижиг дөрвөлжингүүдэд хуваад нөгөө одоо хуулах гэж байгаа зурган дээрээ бас яг адилхан хэмжээтэй дөрвөлжингүүдийн тавиад тэгээд
дүрлжингүүдээ бүгдийг номерлоод 1-ээс 100 ч гэдэм юм, 1-ээс 100 ч гэдэм юм. Тэгээд нэгийн дүрлжингийн хуулж дуурайгаад хоёрын нэгийн дүрлжингийн бас хуулж дуурайгаад гэх мэт дүрлжингээр жижиг хэсгээр нь хуулаад тэгээд нэг мэтгэд тэр ерөнхий зурагч нь гараад ирнэ. Тэгээд жижигхэн дүрлжин доторх байгаа нэг зураасыг хуулж чадах юм бол та тэр бүтэн зургийг зурж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ миний тэр яриад байгаа зарчим буюу тэр зургийгаа зурах эсвэл тэр зүйлийг жижиг хэсгүүдэд хувааж задлах. Тэгээд тэр задлсныхаа дараа тэр ерөнхий хэрэгтэй үр дүнтэй аргуудыг нь ашиглана. Тэгээд тэр нөгөө нэг хэл сурахад бас яг адилхан тэр хэлээгээ задлаад нэгээр нь тодорхойлж ерөнхий суурийг нь тавьчаад дараа нь тэр деталь буюу граммар тэр үгийн дүрм үсгэллийн зөв үсгэлэл гэх мэт тэр деталлуудыг дараа нь ашиглах хэрэгтэй гэсэн. Тэр нь яг зураг зурагтай адилхан. Эхлээд би ерөнхий дүр зургийг гаргачаад дараа нь тэр жижиг деталлууд, жижиг өнгөний ялгарл гэх мэт зүйлүүдээр нь ажиллана. Та ямар ч зураач хүнээс асуух юм бол эхлээд тэр деталь дээр ажиллаж эхлэх юм бол маш хэцүү байдалд ордог. Маш үнэхээр тэр хүний тэр аргыг ашиглаад тэрнийхээ мастер болцсон өөрийн гэсэн team стайлтай зураач биш бол тэр ерөнхий аргыг нь ашиглахгүй бол тэр зурагч нь сүрнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дэс дараалалаар нь зөв дараалалаар нь хийх хэрэгтэй. Эхлээд тэр суураас өмнө тэр үрийг нь суулгах хэрэгтэй. Тэр үрийг нь суулгачаад тэрийгэ услахтаа зөв цагт нь зөв тогтмол услана. Одоо жишээ нь яг тэр мод ургуулгатай адилхан хүмүүсийн хэл сурахтаа гаргадаг алдаа нь болохоор одоо жишээ нь түрүүний миний хамгийн ихэнд хэлсэн нэг дор нэг хуудас дүүрэн тэр нэг үгийгээ бичээд идэг тавтаад бичээд идэг. Тэгээ тэрийгэ биччихэд 7 хоногийн дараа мартчихдаг. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр та модныхоо үрийг суулгачаад тэгээд тэрийгэ 100 литр ус дээрээс нь асгачаад тэгээд 7 хоногийн дараа юм уу сарын дараа ирээд мод ургаж өгөө юу гэд харж байгаатаа яг адилхан ямар ч ялгаа байхгүй гэсэн үг. Тэрний оронд та тогтмол өдөрт 1 удаа өдөрт 2 удаа ч юм уу тогтмол 7 хоногийн туршид сарын туршид усалж байж тэр мод ч ургана. Тэгэхгүй тэр хүмүүсийн гаргадаг алдаа нь яг та бүхэн би ч гэсэн энэ алдаа гаргаж ирсэн. Та ч гэсэн энэ алдааг магадгүй гаргаж ирсэн баг. Яг л маш олон хүмүүс энэ алдаа гаргадаг. Энэ алдааны одоо анх үүсвэрэн дээр сургалтын систем л байх гэж би бодож байна. Тэгэхдээ тэр сургалтын системийг бас буруутгаад тэрнээс болоод би ийм муу системээс сурсан гэдэг бас шалтгаан тоочж болохгүй. Ягаад гэвэл миний яг түрүүний 7 хоногийн лайвн дээр хэлсэн шиг та нөхцөл байдлынхаа хохирогч болохгүй байх хэрэгтэй. Энэ бол бас нөөний тэр суур зарчмуудын нэг. Та нөхцөл байдлынхаа хохирогч гэдэг одоо үнцгийг сонгоод тэр байдлаас та өөрийгөө харах юм бол танд ямар ч гарц байхгүй болно. Яг л таны анхаарал чинь тэр зүйл дээр төвлөрөөд хариултууд буюу тэр боломжууд дээр төвлөрөхөө болно гэсэн үг. Тэгэхээр тэр өөрийгөө хэн бэ гэж тодорхойлох, өөрийнхөө тэр нөхцөл байдлын хохирогч болохгүй байх гэх мэт зүйл дээр та зөв зуршил үүсгэж юм бол танд ерөнхий авьяас гэж зүйл гарч ирээд та тэр бусад зүйлүүдийг тэр бусад зураг зурах, хэл сурах, бизнес хийх юу гэдгийг тэг хүмүүстэй харьцах, дууны шүлэг бичих, дуудуулах аль нь ч байсан хамаагүй. Тэр авьяас гэдэг зүйл чинь тэр зүйлээс тэр үрээс ундарч гарч ирдэг гэж би бол хувьдаа ойлгоод байгаа. Яг тэгвэл би өөрөө энэ туршилтуудыг хийж үзээд үр дүн гарч ирээд байгаа болохоор ер нь бол тэгж ойлгоод байгаа. Тэгэхээр хүмүүсийн өөрийгөө авьяасгүй гэж тодорхойлдог гэх мэт тэр зүйлүүд бол зүгээр шалтгаал гэж бодож байгаа. Тэгэхээр тэр шалтгийг өөртөө битгий тоож тэгээд энэ аргуудыг одоо энэ зарчмуудыг эхлээд энэ дараалалаар нь хэрэгжүүл. Тэгээд эхлээд эхний алхам юу вэ? Өөрийгөө зөв тодорхойл. Өөрийгөө авьяастай, өөрийгөө чадна гэдэг 2-7 хоногийн туршид өөрийгөө тэгж тодорхойлоод тэгээд дараагийн зүйлүүдийг хийх гэж байна. Одоо жишээ нь танд хүнд энэ хугацаанд чинь энэ хэлийг сурах ч байд юм уу, эсвэл бие биелдраа хөгжүүлэх ч байд юм уу, энэ хэдэн сарын хугацаанд, хэдэн жилийн хугацаанд ч юм уу, хэдэн 7 хоногийн хугацаанд энэ хугацаанд танд маш олон асуудлууд тулгарна. Маш олон саадууд гарч ирнэ. Тэр саад болгон дээр та ямар хандлагатай байгаагаас таны тэрийг тууштай байж авч үлдэх чадахгүй ч хамаарна. Жишээ нь түрүүний миний хэлсэн аргыг хэрэгжилж болно. Энэ амархан байсан бол яаж хийх ёстой? Одоо ямар харагдах байсан бэ? Энийг миний оронд миний шүтдэг Тим Феррис ч юм уу, миний шүтдэг Бенджамин Франклин ч юм уу
энэ асуудалтай хандж исэн бол яаж хандах байсан бол юу хийх байсан бол гэдэг утгаар нь хийх хэрэгтэй. Одоо жишээ нь дэлхийн хамгийн баян хүн эсвэл мундаг компани захирал Ричард Брансон ч юм уу те Английн Virgin компани захирал Ричард Брансон бит хоёр солигдчих юм бол эсвэл тантай бие Ричард Брансон оюун ухаан бие сольчих юм бол 1 жилийн хугацааг өнгөрөөгд эргээ солиход таны амьдрал аль хэдийн миллионер биллионер болцсон байх магадaltaй. Яагаад гэвэл Ричард Брансоны асуудалтай хандах хандлага нь өөр болохоор тэр хүний хэн байх гэдгээс хамаарахгүй тэр хүний яаж хандж байгаа хандлагаас л хамаарна. Тэгэхээр таны биеийн дотор таныг 1 жилийн дотор миллионер болох чадвартай гэсэн гэж би Ричард Брансоныг тооцож байна. Яагаад гэвэл Ричард Брансон одоо хүртэл бараг 200 компаниг бараг тэрбум долларын хэмжээнд хүргэсэн. Тэгэхээр тэр хүн таны биеийн дотор байх юм бол ямар шийдвэрүүдийг гаргах вэ? Ямар сонголтуудыг сонгох вэ? Яаж урд байгаа саадуудтай чинь хандах вэ? Тэрийг та төсөөлж үз. Тэгээд тэр хандлагуудыг нь туршиж үз. Тэгээд үр дүн гарч ирнэ. Би танд амлаж байна. Үр дүн гарч ирнэ. Тэгээд тэрнээс бас гадна юу хэлэх гэж байлаа? За тэгээд өшөө хэлэх гэж байгаа зүйлүүдээ дараагийн 7 хоногийн бүтэн сарын лайв дээр хуваалцъя. Аль хэдийн 40 минут болцсон юм шиг байна. Тэгээд үзсэнд баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн 7 хоног хүртэл баяр таа.